Баянгар аймгийн сургууль цэцэрлэгийн Баян ойд цогцлбор улсын тэргүүний 1-р цэцэрлэг. Тэгш хүртээмжтэй доктортой цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн туслын үйл ажиллагааны танилцуулга. 1-р цэцэрлэг 1948 онд Баянгар аймгийн төв одоогийн Галууц суманд 2 гэр 25 хүүхэд 4 багш ажилтнтайгаар байгуулагдсан. 1981 онд улсын тэргүүний цэцэрлэг цол мантаад авч Сансар 1-р цэцэрлэг гэж нэрлэгдэх болсон түүхтэй. Баянгар аймгийн засаг даргын 2023 оны 89 дэх захирамжаар сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол математикийн гүнзгийрэлсэн гадаад хэлний нэмэлт сургалттай сургууль цэцэрлэгийн Баян ойд цогцлбор болон өргөцсөн. 2025-аас 2026 оны хичээлийн жилд сургалтын 4 байранд 2-оос 10 насны 1098 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Төслийн ерөнхий зорилтын хүрээнд дараах 5 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна. Төслийн танилцуулга гэрээ байгуулах, ерөнхий сургалт сургагч багш бэлтгэх, эцэг эх багш ажилчдад сургалт нөлөөлийн ажил зохион байгуулах, хүүхэд болон багш эцэг эх асран хамгаалагчдаа судалгаа авах, хүүхд хөгжлийн тэнхимийн үйл ажиллагааг тогтмол хэвийн зохион байгуулах. Төслийн явцад үндсэн 5 зорилтын хүрээнд төслийн багаас зохион байгуулсан сургалт семинарт 8 удаа, цэцэрлэгийн зүгээс зохион байгуулсан сургалт семинар 8, ажлын хэсгийн уулзалт 6, хамтын ажиллагаа бэхжүүлэх уулзалт 4, эцэг эх асран хамгаалагч багш ажилчдаас авах судалгааг 2, өөрийн унтлагыг 2 удаа хийж, зөвлөн туршлага судлах үйл ажиллагаанд 5 удаа хамрагдсан байна. Төслийн үйл ажиллагааг 2025-аас 2027 он хүртэлх амжилттай хэрэгжүүлэх 2 талын аль биесний уулзалт хийж 2025 оны 5 сарын 12-нд хамтран ажиллах гэрээгээ байгуулсан. 2025 оны 2 сард дохионы хэлний анхан шатны сургагч багш нарыг бэлтгэж, дохионы хэлний анхан шатны сургалтыг цэцэрлэгийн 13 багшид амжилттай зохион байгуулсан. 2025 оны 5 сард багшийн Цэцгэр Монгол Танак академийн сорил авагч багшаар бэлтгэгдэж, цэцэрлэгийн дэмжлэгийн багаас гаргасан зорилтод 10 хүүхдийн танин мэдрхийн түвшнийг 2025 оны 10 сараас 12 сарын хугацаанд Монгол Танак академийн сорилоор тодорхойлж, эцэг эх асран хамгаалагчдад танилцуулж хамтран ажиллаж байна. 2025 оны 8 сард цэцэрлэгийн багш арга зүйч нарын төлөөлөл хүүхдийн хөгжлийн онцлог ялгаатай байдал хүртээмжтэй орчин бүрдүүлэлт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн мэдлэг ойлголтыг сайжруулах арга зүй гэсэн 2 төрлийн сургалтанд хамрагдаж, бэлтгэгдсэн 3 багш маань 2025 оны 10 сард цэцэрлэгийн 13 багш 11 багшийн туслах мөн 60 эцэг асран хамгаалагчдад сургалт мэдээллийг хүргэж хамтран ажилласан. - 2025 оны 11 сард төслийн багаас зохион байгуулсан сэргээн засах тусламж үйлчилгээ хөдөлгөөн засал хэл заслийн сургалтанд цогцлборын эмч 2 багшийг амжилттай хамруулж, цэцэрлэгийн 2-оос 5 насны хүүхдүүдэд хэл засал хөдөлгөөн заслын үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. 2025 оны 11 сард төслийн багаас зохион байгуулсан хүүхдийн хөгжлийг дэмжих танхим, хөгжлийг дэмжих тоглоом хэрэглэгдэн ашиглах заавар аргачлал сургалтанд цэцэрлэгийн нийт 16 багшийг хамруулснаар хүүхд хөгжлийг дэмжих танхим, хөгжлийг дэмжих тоглоом хэрэглэгдэхүүнийг ашиглах заавар аргачлалыг боловсруулж, багш нар танилцуулж, хүүхд хөгжлийн өрөө маань тогтмол хэвийн үйл ажиллагаа эхэлсэн. Баянгар аймгийн нийгмийн бодлогын хилцээс зохион байгуулсан эрт анхаарын өдөрлөгт хамрагдсан арга зүйч 10 эцгийн
төлөөллийн баг 2026 оны 2 сард цэцэрлэгийн 150 эцэгчүүдэд танхимаар сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, өртөөжсөн 4 хэлбэрээр ялгаатай хэрэгцээг танин мэдэх түүний онцлог, гэр бүлийн зурган онцлогоо, их хүүхдийн ягаан дэвтэр марбаас үнэлгээ, анхан шатны тохионы илгэсэн 4 агуулгыг хүрээд сургалт мэдээллийг амжилттай зохион байгуулж, цогцлбарын нийт 89 ажилтан цэцэрлэгийн 150 эцэгчүүдийг хамруулсан. Энэхүү өдрөлгийн хүрээнд 6 төрлийн зөвлөмж зөвлөгөө, урилга, постер, брошюрыг боловсруулж байгууллагын нийт албан хаагчид болон баян эд цахим хуудасаар эцэг их асран хамгаалагч нарт үе шаттайгаа сурталчилж хүргэсэн. (2024-с 2025) онд төсөл хэрэгжсэн Баянгар аймгийн 16 дугаар цэцэрлэгтээ туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулж, үүнд цэцэрлэгийн бүх багшийн туслах, хоорондоо туршлага солилцох, төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцох, танилцах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан хамтран ажилласан. Төслийн хүрээнд тусгай хэрэгцээд хүүхдийн эрт илрүүлэг, мөн тусгай хэрэгцээд хүүхдийн эрт илрүүлгийн талаар мэдлэг ойлголтын тандалтын судалгаа, мөн эрт анхаарын өдрөлгийн хүрээнд их хүүхдийн ягаан дэвтрийн ашиглалтыг сайжруулах тандалтын судалгаанд нийт 403 эцэг их 89 багш ажилтан хамруулсан. Мөн эцэг их багштай харилцах дэвтэртэй ажиллах аргачлал, заавар бичлэгийг цэцэрлэгийн захин хуудсанд байршуулан 11 бүлгийн 110 эцэг эхчүүд багш хүүхдийн харилцах дэвтрийг нээн ашиглаж байна. Мөн тусгай хэрэгцээд хүүхдэд боловсрол олгох зорилтын хүрээнд мэргэжлийн багш нарын бүлгийг байгуулж, эцэг их багштай харилцах дэвтрийн хэрэгжилтэнд хяналт тавин үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн үйл ажиллагааны явцад хүүхд хөгжлийн танхимын иж бүрэн тогтчлт, тоглоом хэрэглэл, тануу төхөөрөмж, за мөн сургалтын байгууллагын орчинд налуус чад, хааны төчс бариул зэрэг олон төрлийн орчин сайжруулалтын ажлууд хийгдсэн. Мөн тусгай хэрэгцээд хүүхд хичээлж байгаа анги танхим зориулан байгууллагын зүгээс хааны төчс бариул, тухайн сургалтад зориулсан ганцаардлан сургалтын төлөвлөгөө болон хичээлийн багц хэрэглэлтгүүний санг баяжуулан ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд манай цэцэрлэг нь хүүхд хөгжлийн танхимтай болсноор онцлогдсон хүүхдүүдээс гадна ялгаатай хэрэгцээд хүүхдүүдэд судалгаа авах, тоглох, хөгжүүлэх таатай орчин бүрдэж, багш нарыг чадахжуулах болон туршлага солилцох үйл ажиллагаанууд явагдаж, багш ажилчдын мэдлэг ойлголт ажилласан. Мөн байгууллагын дэмжлэгийн багийн үйл ажиллагаа эрчимжиж, эцэг их гэр бүлийн хамтын ажиллагаа сайжирсан. Цэцэрлэгийн бүлгийн багшнаас гадна бага сургуулийн багш нарт төслийн сургалтуудыг танилцуулж, ганцаарчлан сургалтын төлөвлөгөө болон шилжилтийн төлөвлөгөөг хамтран хийж, сургууль цэцэрлэгийн залгамж холбоо сайжирсан. Мөн энэ хичээлийн жилд манай байгууллага нь боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо MNS-аас 21001 2021 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж баталгаажлалт авсан бөгөөд энэхүү баталгаажлалтын явцад тусгай хэрэгцээд хүүхдийг боловсролд тэгш хамруулдаг, хөгжлийг дэмждэг, эцэг их асран хамгаалагчтай тогтмол хамтран ажилладаг, цогцлбарын дэмжлэгийн багш ажилчдын хамтын ажиллагаа сайн гэсэн давуу тал болж үнэлэгдсэн. Тэгш хүртээмжтэй тогтвортой цогц үйлчлэгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төсөлд хамрагдах боломжоор хангасан Японы хүүхдийн ивэг сан, Баянгар аймгийн нийгмийн бодлогын хэлтс, төслийн багийн хамт олондоо сургууль цэцэрлэгийн баян цогцлбарын нийт суралцагчид, багш ажилтан, эцэг эхийнхээ нийт нэрийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлж байна. Та бүхэндээ баярлалаа.